унтчихагаа л хөвч. Нүдэн л хөтл. Тэр хоёр албаны хүнд хоёуланд нас л гүйжсэн охины маань бити мартаарай. Босоод эртэл хамт байгаарай гэв. За одоогоос жил орчмын өмнө буюу 2024 оны 5 дугаар сард Сэлэнгэ аймгийн Цэг даргын тамгын газраас зохиосон музей өдөр харах хэмжээнд замбар нугаралтын үзүүлбэр үзүүлэхээр 14 настай охины зуршиж явсан автомашин зам тээврийн ноцтой осолорч тухайн үед л охин маш хүнд бэртэл авсан. За хариу өдгөө тус арга хэмжээг зохион байгуулсан Сэлэнгэ аймгийн Цэг даргын тамгын газраас магадгүй ослын хохирогч болсон охиныг мартаж түүнийг орхисон нөхцөл байдалтай байна. За өнөөдөр бол охин зөвхөн нүдээ хөдлөгдөг болж биеийн байдал маш хүнд байгаа тул түүний ар гэрийнхэн бол охиноо эмчилгээнд нойртуулахаар Төв аймагт байр төрөслөн амьдарч байгаа ийм хүнд нөхцөл байдалтай байна. Охин маань 2024 оны 5 сарын 18-нд одоо сумынхаа соёлын төвийн хүмүүстэй Сэлэнгэ аймгийн Алтан булаг сумд нэг музей үйл ажиллагаанд явна гэд урд өдөр нь дугуулангийнхын багш надаа одоо тийшээ явуулах хэрэг байна охиноо явуулах уу гэдэг амралтын өдөр байсан. Болохоор тэгээд санаанд ороогүй миний охин ч одоо аль 5 наснаас хойш уран нугаралтаар хичээлсэн. Одоо энэ ихчтэйгээ цуг. Хоёул ингээ 9-10 жил хичээлж байгаа. Багаасаа ингээл олон үйл ажиллагаанд байнгын ер нь явдаг. Тэгээд одоо том болсноос хойш хайрцангуй бие даацсан. Тийм үйл ажиллагаанд ер нь ингээл байнгын явдаг болохоор тэгээд охиноо амралтын өдөр байсан болохоор тэгээд зөвшөөрөд явуулсан. Сэлэнгэ аймгийн тэр сайхан сумынхаа соёлын төвийн эрхлэгч тэгээ музейн хоёр ажилтан тэгээд номгоны тасганыхаа бас нэг музей хариуцсан мэргэжилтэнтэй ингээд дүүрүүлээ миний охинтой тавлаа. Тэгээд нээлттэй үйл ажиллагаанд дээр нугаралтай хаана амирыг үзүүлнэ гэж явсан. Тэр өдрийнхөө 10 цаг өнгөрөөгд бид тийм ослын дуудлага нэрсэн гэдэг хүүхэд нь юу хаацсан ослцсан байна гэдэг. Жолооч нь л гайгүй. Тэгээд нөгөө 3 он л ингээ өнгөрсөн. Миний охиотой юм байдалтай. Үндсэндээ охины маань баруун талын тарих бол байгаатай адилхан л гэлдэгсэн. 3 дугаар айлгийн эмчнэр бол тэгэл охин ингээд яг та охиноо идүүлээл эцэлэл байж бол ингээл байж. Үндсэндээ ингээд одоо ургамал болсон гэдгийг үл хэлжсэн. Тэгтээ тэрнтэй бол эвлэрээгүй, эвлэрхийг ч үсээгүй. Эвлэрчүүл яаж өдөр хоногийн өнгөрөв. Ер нь тэгэл тэр өдрөөс хойш ер нь яг бүтэн 9 сар гарна тасралтгүй бүтээр гэмтлийн эмнэлгээсээ ихнэл хасаасаа Хөх хот руу Хөх хотын 2 сар тэндээсээ Хөх хотод бас ирээд эмнэлэгт дахиад ихнэлэх хэвээр тасралтгүй ингээд 4 сар гэдэг үндсэндээ 9 сар эмнэлгээс одоо ингээл аав нь бид 3 ер нь салаагүй ихтэй эмчнэр бол ер нь сэтгэл бэлтгэлтэй байгаараа ер нь л бас ингэж өндөр өрөвсөж өгч ийм өндөр яаж байгаа юм ер нь 20 жил би хагалгаа ихтэй юм тохиолдолтой учирч байгаагүй шүү гэд мэс заслын хариуцсан юм чинь тэгчихсэн. Одоо ингээд унтчихагаа л хөвч. Нүдэн л хөтл. Гар марны хөдөлгөөн байхгүй. Хараа ус харддаг гэсэн. Энэ хугацаанд хэнийг ч буруутгаагүй, хин ч гомтоогүй. Гомтол тэгэл буруутгалыг би таахгүй ч хэнийг үзээ ятад хэнийг гомдох юм бол тэр цовлонгууд би бол таахгүй. Охиныгоо цовлог яаж гэдэг охин бол босоод. Тэрөөсөө тэр тухай батаагүй. Жолоочийн тухайч байгууллагч ерөнхийдөө гомдоогүй. Зөвхөн хүүхдээ л босгоод би тэр яамны улсуудаас ирсэн соёлын газрын улсууд ирсэн. Тэр улсуудаас тэгэл 10 сая төгрөг өгсөн. Тэр үед би тэр хоёр албаны хүнд хоёуланд нас л гүйжсэн охины маань бити мартаарай. Босоод эртэл хамт байгаарай гэдэг. Тэг бид хоёрдуулаад ерөөсөө сэргэн засахаар явах боломж ерөөсөө гараагүй. Нүдний хөөрхөн бац. Миний гоёгт. Гिचний хөөрхөн. Одоо 4 сарын 8-нд болно. Анаа 4 сарын 10-нд
Миний хоёр чинь баг бүтэн жилийн цайгүй. Аныхаа төрсөн өдрөөс 2 хоногийн өмнө төрсөн. Тэгээд тэр энэ сансгалангийн сэргийн засах байдаг. Тэгээд тэнд анх очиж үзүүлсэн сая 2-7 хоногийн өмнө. Тэгээд эхний ээлжинд ямар ч байсан хүүхдийг ажиглаад ингээд өдрөөр явъя гэд ямар ч байсан яг өдний болтол ийм удаа хугацаанд сэргийн засахаар яваагүй гэхэд бас хоёр булчин шүрмснээс гайгүй байна гэдгсэн. Охины маань 10 жил хийсэн бэлтгэлтэй л холбоотой байна. Аш чанга бийтэй хүүхдээс. Бид хоёрт л одоо тэгээд ер нь сэргийн засахаар л явах. Эмчилгээ байхаас өөр нэмж тархин дагалгаа хийгээд нэмж тэгнэ гэсэн юм бол байхгүй гэсэн. Ерөөсөө тэр яах гэж амралтын өдрийнэ тэр ямар арга хэмжээг ерөөс сонирхоогүй тэр тухай юу ч яриаггүй. Ерөөсөө хүүхдээ л бодгоос биш энэ хугацаанд ерөөсөө хинтээж тийм яриаггүй. Хэн дээр ч очиагүй. Хариу үзэгч гэж жолооч гэж шүүх хурлнаад олтол болоогүй байгаа. Эцэслэн шийдвэрлэгдэг байгаа. Хойшлагтаал шүүх хурл дээр ерөөсөө очиагүй. Хэдэн ч удаа ажилласан юм мэдгүй ямар ч байсан болоогүй байгаа. Би тэгэл хөргөд тэр жолооч гэж гисэн бас л хөргөчнөл гэж боддоо шүү дээ. Адилхан л төрийн албаа гэж байсан. Тэр хүн байгаа орон гэрээ зараад гэд охрогч нарт хуваагаад өгсөн юм билий. Одоо би дахиад тэр хүнээс юу ч гарах юм мэдгүй та. Бид хаашдаа таны охинд бол маш удаан хугацааны эмчилгээ сэргээд шаардлагатай. Тэгтээ ингээд танаа өдрөө битээ алдаараа гэдэг. Охин чи ямар ингээд юм төрөлх юм биш гэд гэмтэл болохоор гэд сайхан болцсон тохиолдол байт юм байлээ шүү. Эмнэлгийн охин гэсэн. Мэдээч л тэгэл яг хуучин шиг болохгүй гэсэн. Гэтэл нүдэн харагдаад гарт баригдаж байгаа. Одоо сэтгэл ханах нь ч бас хаашаа. Яаж их нэг надаас хойш яах вэ? Босоос төгөлөөс. Ядч нэг өөр хоолой байдаг болоос. Тэг чинь 3 охин нэг хүүтэй. 3 охины баг нь дараа нэг эрэгтэй дүүтэй гэсэн. 9 сарын хугацаанд ерөөсөө тэгэл яг нэг ганц хүүтэй юм шиг л. Нэг ямар ч илүү гарах юмгүй ч дутуу юмгүй сайхан амьдралтай. 90 сар л 4 хүүтэй өсгөж өмжүүлсэн. Ичдэн сайхан айл байсан одоо тэгээд. Тэр тухайж бодсохгүйгүйл 9 сар эмнэлэгт байж. Тэгээд гарч ирээд 1 сар гарan болоод энэ хугацаанд л юм бодогдож байна. Тэгэл эргээ харсан чинь ачих гаран гэрчгүй болсон юм байна. Зарж үрэх боломжтой юм. Та зарж үрсэн байна. 7 5 газар тараастай тэгэл. Нэг сайхан богинорч хоол тавлах гэж ямарс нэг дараа байхсан. Хөгш хийж байгаас. Бас нэг хөгсдөг цаваач. Ямарч нэг ухаан сэрээдгүүл ямар нэг хариу үйлдэлтэй минь ээжийг харж гин үү нүдэрээ чултгоо нэг ойлголцдог өлсөж гин өвдөж гин хэлж ярьдгүй маа гэт нүдэрээ чултгоо ойлголцдог. Тийм болоодох бол хөл гарны хөдөлгөөн бол ямар сэргийн засахаар явж ивэл одоо тэр тархины л юунд л хэрэгэлцээтэй л байна л та. Тэр гэмтэл яг эмчнэрийн үгүүлийг хатуу шүү дээ. Эмчнэрийн үг нэртэй эвлэрэх юм бол ингэж цаашд явах тэмдэглэхгүй шүү дээ. Бас үгүй зэрэгтэй энэ хүргэсэн алдан гартай эмчнэртэй бас Сэлэнг аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчим дэмжлэгээний засгийн хамт олон мэс заслын засгийн хамт олон ихний лагсын мэдрэлийн засаг мэс заслын хамт олон бид гуравталстай яг сэтгэлээрээ маш их сэтгэл гаргаж миний охинд дэмжлэгээ хийсэн. Одоо тэрний хүчин хийж хоёр одоо хөргөн болж байгаа л гэж боддоо шүү дээ. Алтан гартай эмч нартай баярлалдаг. Манай гэрийнхаа зургааг айлгадаг л хүмүүс.
өөртөө маш их харьцаатай өөрийгөө маш хөөргөн тардж өөрийгөө аюу хөөргөн авч чаддаг. Тэгэл ээж надаас ирэхээр ээж нь та нүүрэн дээр нь бага юм гаргачлаа, шүдний хөрөөчлөө гэ. Шүд нүүр хоёрд нь ээж нэг санаа тавьдаг шин. Соёлын яамам тул тэг хүмүүс бол ханд та нарт ингээл ийм юмд зүг зүгээрсэн сайхан хүүхдээ ингээл ийм байдалд оруулчаад өөртөө жаран гэргүй олж үлдээд ямар ч хэсэн хандаад орон байртай болох тухай яаж гэх би бол дээрээс тэрэнд итгэхгүй л тэр улсууд бол ийм байдалтай хүүхдээ маань биеэрээ нүдэрээ харсуулсад ийм юм төсөн мөнгө байдгүй маа гэдэг 10 сая төгрөг өгсөн. Тэгээд тэрнээс цаашаа бол угаасаа төсөл дэмжихгүй хаа л гэж бодож байгаа шин. Сэргэн засгийн хамтлагийн тэгээд даалуулаа нэг дараа цуглах нэг орон гэртэй болох зорилго байна.